Сайн байцгаана уу? За би хамгийн сүүлийнхаа бичлэгийг хийхдээ эмнэлэг твтгтээ ямар бүтээгдэхүүн авч явсан тэг хэрхэн хооронд нь зохицуулсан талаар та бүхэндээ ярьсан бол өнөөдөр би эмнэлгээс гарсан байна. Найз охины дээр ирсэн байна. За тэгээд би Монголд аль биесээр орж ирдэг нэгсний Солонгосч бай, Европч бай бүтээгдэхүүнүүдийг Монголд аль биесны эрхтэйгээр буюу ambassadorч гэдэг юм уу одоо юу гэдгийг те дистрибьютор хийгээд Монголд оруулж ирдэг тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаа. За тэгээ Beauty Secrets гээд одоо дэлгүүрийг та бүхэн маань сонсч ийсэн байх гэж бодож байна. Сонсож байгааг бол та бүхэн маань Beauty Secrets гээд Google-с ч юм уу хаагаад үзээрэй. За тэгээ вебсайттай байдаг Beauty Secrets буюу цэг MN гэдэг вебсайт байдаг. За тэгээ тэн дээр ямар үйлчлэгээ байдаг вэ гэхээр нэгт subscription буюу бид нар ингээд тухайн үйлчлэгээнд subscribe одоо YouTube дээр бүгдээрээ subscribe авч хин нэгнийгаа дэмжиж байгаа бол тэн дээр бол subscription гэдэг үйлчлэгээ байдаг байна. За тэр нь яадаг вэ гэхээр нэг бол бүтээгдэхүүнүүдийн sample-аас арай илүүтэй одоо сайттай буюу хэмжээтэй тийм бүтээгдэхүүнийг биднэрт өгдөг бол нөгөөдөл нь сар болгон биднэрт 5 маск өгдөг. Маск ит гэдэг хоёр үйлчлэгээ байдаг. Би болохоор маскитийг нь авдаггүй яагаад тэгэхээр арьсанд тохирохгүй гэд янз бүрийн маскууд ирэн тэгвэл бас жоохон онцгүй гэж бодоод би зүгээр юм Beauty Box-ыг нь авдаг байгаа. Тэгээ box маань өөрөө мэдээж хайрцагтай. Тэгээ сар болгон янз бүрийн бүтээгдэхүүнүүд байдаг. Нэг одоо юу гэдгийг тухайлбал брендинг бүтээгдэхүүнээр дагнана биш 9 жорын брендийн бүтээгдэхүүнийг холимог болбоод тухайлбал одоо энэ сард бид нар энэ бүтээгдэхүүнийг авчирч байгаа гэсэн бүтээгдэхүүнийг биднэрт санал болгодог. Тэгвэл бид нар одоо sample-ээс илүүтэйгээр travel size mark-ийн бүтээгдэхүүн хэрэглээд дамаа бидний арьсанд тааруул тухайн бүтээгдэхүүнийг бид нар бүтэн сайзаар нь тухайн вебсайтаас болон сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой гэдэг сонголтуудыг биднэрт өгдөг байгаа. За тэгээд би Монголда байдгүйг та хэд маань ойлгосон баг. За тэгээд би Монголд байхгүй хугацаанд ирсэн Beauty Box-нууд байна. Монголд ирсний дараа бас ирсэн Beauty Box байна. Тэгээд энэ хүү бичлэгээрээ би та бүхэндээ Beauty Box-а танилцуулъя гэж бодож байна. За тэгээд заримыг нь бас аль сард яг ирснийг мэдэхгүй байна. Тэгээд ийм нэг хөрхөн box байна. Энэ дээрээ болохоор Glow Like the Golden Leaves of Autumn гинэ. Тэр намар ирсэн юм шиг байна. Autumn гэж бичсэн байгаа юм чи. Come on, за тэг бүгдээрээ задлаад үзье. Oh my god. Энд нэг захиатай юм байна. Нэрээ Beauty Box-ийн нөгөө юу н үнийн дүн өөрчилж байгаа гэсэн өөрчлөгдөж байгаа гэсэн үнийн дүнтэй байсан байна. За тэгээд энэ боксын дээр болохоор Pacific брэнд ирсэн байна. За энэ дээр нь болохоор Glow Double Serum гэд энэ гоё serum нэрсэн байна. Нөгөөхт нь whitening буюу бидний арьсыг цайруулна гэд тэгээд энэ mist ирсэн байна, тос ирсэн байна. Дотроо 4 ширхэгтэй toning pad ирсэн байна. Гэтэ бас whitening гэсэн болохоор арьсыг цайруулах үйлчилгээтэй ийм бокс ирсэн байна. Тэгэхээр Pacific брендийн бокс байсан байна гэж үзэх нь. За дараагийнх нь болохоор ийм гоё хар өнгөтэй юм байна. Interesting ха. За энэ дээр болохоор брендүүдийн холимог боксууд ирсэн байна. Та харж ивэл Maison брендийн гарын тос байна. Бас гар хэрний хөлөндөө төрхөж болтго юм байна. За тэгээд Ingredients гэж Солонгос улсын брэнд байдаг. Тухайн брендийн ийм гоё lotion хэлбэрийн гоё тос ирсэн байна. Маш гоё чийгшүүлдэг. Хуурай арьстай хүмүүст гоё энэ юу вэ? Энэ Dr. Circle брендийн энэ гоё moisturize буюу энэ тос ирсэн байна. Та нар мэдхүү CU-гээр зарагддаг Busta гэд брендийн энэ юу вэ? All in one гинэ. Бүгдээрээ нэг савлгаанд багтсан. Toner lotion essence-ийг орлож чадах үз moisturizer буюу крем ирсэн. За тэгээд энэ маань ийм гоё тос ирсэн CU-гийн салбаруудаар худалдаалагддаг. Тэгээ Beauty Box маань нийт 5 бүтээгдэхүүн байдаг. За тэгээд 5 дахь дээр нь болохоор what is this? Milk Touch гэд брэнд байдаг Солонгос улсын. Тэрний Glow Effect, glow буюу гоё гялалзуулсан эффект биднэрт өгдөг. Lip plumper буюу урал томсгогчтой. Interesting. Guys задлаад үзчихье. За. Төв энэ ингээд наалттай юм байна. Тэгэхээр ямар нэгэн цаасны хотоо идэх хэрэгтэй түүх цаашаа. За нэг ийм хөрхөн бокс ирсэн байна. Next. Энэ бокс маань 1 сарын бокс. Би бас Монголд байсан хэрнээ эмнэлэгтээс үед ирсэн. За 5 бүтээгдэхүүнтэй гэдгийг хэлсэн. Юу багтсан байна харуулъя.
төрүүлээд Blue гэдэг Солонгос улсын алдартай брэнд гэдэг энэ body scrub байна. Тэгээ өөр дээрээ exfoliation буюу бидний гуйжуулна ойлгомжтой. Тэгээ raspberry буюу монголоор бөөрөлцгөн жимсний үнэртэй. Ийм гоё гуйжуулагч ирсэн байна. 100 г гинэ. Nice. За next one Self-Fusion C гэдэг Солонгос улсын брэнд гэдэг PHA энзимтэй хүмүүс. Сүүлийн үеийн октод ярьсан маш эмзэг болсон энзимтэй гардаг болсон. Тэнд зориулсан cleansing oil гинэ. Тэгээд ингээд гоё нүрийнхээ бодолд эднэрийг өгчөнтэй дамаа энэ зохион дээр байгаа бодолтуудыг гоё арилгаж болно. За next one ахаад Self-Fusion C-ийн dark spot буюу ингээд хар одоо батганаас үлдсэн толб хүмүүст зориулагдсан toning буюу бидний арьсын өнгийг 1 юм уу 2 тоноор ингээд сэргээдэг, нэгснээ цайрдаг нарны тос ирсэн байна. What is this? Солонгос улсын Amplin брэнд гэдэг мэдээж Beauty Secrets маань албасаар оруулж ирдэг. Тэгээ энэ Blame Shot гэдэг юм гоё крем байна. The next one хизээч харж байгаагүй мэн. Ямар брэнд юм бэ? Худлаа. За тэгээ Beauty Secrets ийм гоё бокс задалдаг байгаа. Тэгээ та бүхэн маань сонирхолтой авч болно гэдгийг мэдсэн баг. Тэгээ ямар ч тач Beauty Secrets-ийг яагаад сонгох шалтгаантай вэ гэхээр нэгт албан ёсны болохоор найдвартай, хоёрт тээвэрлэлт нь одоо юу гэдгиймдээ бид нар ямар нэгэн лайв үзэл онлайн захиалгаар ч юм уу захиалгаар онгоцоор гэж байгаа боловч хаана тээвэрлээд ямар агуулгад хадгалдгийг гэдэг сонио. Тэнгүүд энэ арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хадгалах горим, тээвэрлэх горим гэд бүх зүйл ондоо байдаг учраас эдгээр одоо Монгол улсад албан ёсоор бүтээгдэхүүнийг оруулж ирдэг одоо юу гэдгийг Flame Store, Cloud9 одоо Beauty Secrets эдгээр маань яг л тэр чанарын стандартыг хангадаг учраас биднэрт аюулгүй найдвартай. Дамаа бид нар энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд энэ эдгээр бүтээгдэхүүн бидний арьсанд шингэнэ. Дамаа цуснд шингэх учраас бид нар маш найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Хүмүүс ингээл боддог сүлдэгийн дэлгүүрээс аваад энэ хуурмаг, энэ тийм гэл. Өнөөдөр түрхээд маргааш нь батг гарчих юм шиг. Өнөөдөр түрхээд маргааш цусны хор тавдар тусчих юм шиг сандаг. Начир дээр тийм биш. Урт удаан хугацааны дараа гинтл нэг өдөр хин нэгэн өвддөг. Тэгээ юу вэ гэж харахаар хүмүүс тэрийг мэдэхгүй. Тэгэхэд удаан хугацаанд тэр буруу зүйл хэрэглэсний гайн нэг л өдөр бид нар дээр ирдэг байгаа. Тэгэхээр залуучууд бид нар бол тийм зүйлэн дээр одоо алдвал 21-р зуунд бол эмгэнэл. Тэгэхээр бүгдээрээ чанартай ганцрын чанартай баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэе гэж би бас энэ хүү бичлэгээр та бүхнийг уриалж байгаа шүү. За тэгээд та бүхэнд миний бичлэг таалагдсан бол subscribe дараарай, лайк дараарай. Тэгээд чадвал миний Instagram-ыг бас follow дарж намайг дэмжээрэй. Асуух асуулт байвал комент бичээд үлдээгээрэй. Би тэгээд чадлаараа та бүхэнд хариулъя. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.